За өнөөдөр хүнсүдэн аж ахуйн яамны түүхт 100 жилийн явуулж байна. За энэ 100 жилийн хугацаанд энэ хүнсүдэн аж ахуйн салбарт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, энэ салбарын мэргэжлэнгүүд болон орчин үеийн ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд зүтгэж байгаа орчин үеийн мэргэжлэн болсон хүчингүүд энэ бүгдэд 100 жилийн түүхт баярын мэндийг хүргье. Тэгээд хүнсүдэн аж ахуйн салбарт өмнө 30 жил хэрэгжиж байгаагаар энэ цаг үед маш хэмжээний хөнгөлөлтийн зээл санхүүжилтийг Монгол Улсын засгийн газраас үзүүлж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хувьсгал гэх томоохон хөдөлгөөн явж байна. Энэ 100 жилийн оюун баярын хүрээнд сая ерөнхийлөгч хэлсэн үгэнд дурдж байна тийм ээ. Ингээ Атрын 4-р аян, шинэ хоршоо, хүнсний хувьсгал, цагаан хаалт энэ хөдөлгөөн нь бол хоорондоо нягт уялдаж хөгжих ёстой юм байгаа. Цаашаа хамтарч ажиллах ёстой. Тэгжээж энэ өөрөө том утгаараа хүнсүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт том дэвшлиг авчирна. Махан бүтээгдэхүүн ноос ноодор бүх арь ширийг боловсруулж үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээл рүү экспортлох ийм томоохон зорилт тавьсан ажиллаж байгаа. Тийм учраас бид бүхэн хүнсний хэрэгцээг дотоод хангахаас гадна гадаад олон улсын хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулдаг улс болох ийм томоохон зорилготойгоор хүнсүдэн аж ахуйн салбарын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.